бүгдээрээ сайн байцгаана уу? Росли Тарот ээлжид мэргээрээ та бүхэндээ уулзах гэж байна. За өнөөдрийн маань мэргэний сэдв тийм эсвэл үгүй гэсэн ийм ямарваа нэг асуултанд хариулт өгөх нэ. За бүгдээрээ группийн сонголтыг хийцгээе. За тийм болон үгүй гэсэн асуултанд та бүхэн маань хариулт авах нэ. За групп 1-ийн маань сонголтын карт. За Wheel of Fortune гэсэн энэхүү карт маань гарч ирж байна. За гадна талаас жоохон чимээ орж ирж байна. За групп 2-ийн маань сонголтын карт Ten of Pentacles. За групп 3. Групп 3-ийн маань сонголтын карт Hanged Man гарч иржээ. За Hanged Man яг нөгөө үндсэн харагдцаар нь тавья. За ингээд та бүхэн маань хамгийн их таалагдж, татагдж байгаа группийн сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага хэлж байна. Групп 1-ийнхэн маань Wheel of Fortune гэсэн амьдралын хүрд картын сонголтыг хийсэн. Тэгэхээр яг одоо таны асууж байгаа зүйлс ямарваа нэг зүйл одоо тодорхойгүй хугацаагаар үргэлжийн мөнхөд одоо үргэлжлээд байна гэсэн үг те. Яг энэ дээр жишээ нь ингээд тийм үгүй гэсэн хариулт миний хувьд одоо хамгийн тулгымдсан таны асуудал болж таараад байна. Тэгэхээр энэ бол яг ийм тодорхойгүй хугацаа байгаад идэв. За тэгэхээр бүгдээрээ ямар ч исэн таны асууж байгаа асуулт тийм болон үгүй гэсэн хариултыг өгцгөөё. За групп 1 Wheel of Fortune картын маань сонголт гэсэн групп 1-ийнхэнд тийм эсвэл үгүй гэсэн хариултыг өгнө. За эхнийх дэлхий карт маш гоё эхлэл, тодорхой хариулттай эхлэл тавигдаж байна. За Strength card маань Three of Coins, Judgment, King of Swords. За Devil card маань гарч ирж байна. King of Cups, Ten of Swords, Six of Cups, King of Coins. За хамгийн доотлолтой Page of Coins гэсэн картын сонголтууд гарч ирлээ. За та одоо за эхлээд ямар ч гэсэн бүгдээрээ хоёр ангилчээ. За хайр дурлалын хувьд болоод ажил болон карьер одоо мөнгөний хувьд гэдэг ингээ хоёр ангилчээ. За хэрвээ та хайр дурлалын хувьд тийм болон үгүй гэсэн асуултын хариултыг асууж байгаа бол за энэ бол нь штэ одоо бол яалтчгүй энэ хайр дурлалыг зогсоох хэрэгтэй гэсэн хариултыг өгнө. Яагаад тэгэхээр дэлхий карт маань ерөнхийдөө бол одоо энэ эцэс төсөлгүй яваад үргэлжлээд байгаа тодорхой бус байж болно яах гээд байгаа нь мэддэхгүй харилцаа байж болно. Энэ харилцааг та дэлхий картаар буюу одоо ингээд яг үнэхээр яг тухайн нөхцөл байдалтайгаа нүүр тулаад цэг тавих ёстой гэсэн үг. Дэлхий карт маань юм байдаг. Хоёр дахь шанс гарч ирэх боломжтой. Хоёр дахь хэрвээ боломж гарч ирнэ гэж та бодох юм бол мэдээж эрэг энэ шал өөр буюу таир энэ харилцаагаа өөр өнцгөөс харж чадсан тохиолдолд энэ харилцаа цаашаага хэвийн үргэлжлэх боломжтой. За одоо бол та хайр дурлалын хувьд ингээл бодъё л доо Strength карт маань бол
байгаа зүйлийг ингээ хүлээн зөвшөөрөөд айгу уян хатан байдалтай те одоо магадгүй энэ хүн танд онцгой зан гаргаж байгаа бол тэрийг хүлээн зөвшөөрөөд за гараад ирэхэд нас хүлээн зөвшөөрөөл те ер нь бол ингээд явж байгаа. За Tree of Coins за хайр дурлалын хувьд та хоёр хамтарч ажилладаг байж магадгүй байна те хамгийн өндөр магадaltaй нь ер нь бол хамтарч ажилладаг ямар нэгэн байдлаар найз нөхдөд хүрээлж гэдэг юм те та хоёр ингээ өөртөөсөө хоёулахнаа одоо юу гэдэг ямар ч гэсэн юм хамтрал бол байгаа гэсэн үг. За judgment бол өөр өнцгөөс бүх юмыг харах тий энэ judgment card одоо та өөр хин нэгэн болж тий өөр хин нэгэн одоо болох гэдэг нь цаашаа ер нь бол нөгөө ингээ энэ харилцаагаа харах өнцгөө яг үнэхээр ингээд хөрсөн дээрээ бууж хараач тий хорвоо ертөнцийн танд дахиад өөр боломж байгаа гэдгийг мэдээж эрэг одоо байх боломжтой зөвхөн тий таны амьдралд ганцхан тэр хүн байхгүй болохгүй юмыг зуураад хэрэггүй те өөр маш олон боломжууд танд гарч ирнэ гэдэг ийм үгийг группнийхэндээ хэлхийг хүсэж байна. За King of Swords те за илүү ингээ хайр дурлал гэхээсээ илүү та ажил руугаа илүү фокус авах хэрэгтэй байна. Ер нь бол те нэлээд ийм нөгөө нэг одоо King of Swords ч өөрөө одоо энэ хүн одоо дэлгэцэн дээр шатар ах шиг юм те шатрын нүүдэл гэдэг маань хүн тэ дараагийн алхмаа би яаж хийх вэ тэ ер нь юун дээрээ илүү анхаарах вэ ямар одоо тэ шийдвэр гаргавал миний ирээдүйд гэдэг байдлаар дандаа ингээд илүү том зурагтай харж байгаа гэсэн үг. За яагаад би энэ харилцааг стоп гэдэг байгаа вэ гэхээр devil гарч ирсэн. Devil бол ядж хаад нөгөө зураг нь айгүй тийм токсик те. За хоёр эмэгтэйтэй сууж гин нөгөө эрэгтэй маань магадгүй те энд ингээд нэг одоо баарнд ч юм уу жоохон юм нөө алкогольны төрлийн яг нэг юм vibe байгаа даас тэ тэгэхээр арталтаа юм devil маань ер нь бол яг энэ хүний хувьд те нарциссист гэдэг нэр томьёо бол эсвэл бас юм toxic те зан характертай байж болох гэдэг. За King of Cups бол байгаа ч гэсэн миний хувьд энийг жоохон тодруулъя. За Ten of Swords бол тий ар нуруугаа утга зоолгоод унана гэсэн карт байгаад идэв. Тэгэхээр энэ бол ингээд харилцаа чи өөрөө айгүй тийм tired тий ядарсан байна. Цаашаага ингээд явхад хэцүү болсон байна. Яг хуу тайрын хувьд Six of Cups карт маань Devil карттай цуг гарч ирнэ гэдэг маань яг ийм soul буюу учрах хэрэгтэй байсан хоёр хүн мөн үү гэвэл мөн гэхдээ энэ бол одоо өмнөх насны байд юм уу те ийм жоохон үеийн үрийн кармик харилцааны уялдаа холбоо байгаад байна. Тэгэхээр энийг бол жоохон те одоо зогсоох цаг болсон. Дараагийн одоо удаад ингээд те тэр хүнтэйгээ илүү гоё одоо эрүүл байдлаар харилцааг эхлүүлэх боломжтой. Дэлхий карт бол тэр чигтээ ингээд те нэг юм цэг тавьчдаг биш. Second chance буюу хоёр дахь боломжийг энэ хүнд олгох боломжтой гэсэн юм карт байдаг. За King of Coins карт бол ер нь ингээд те маш юм няхуур урагшлаач ээ. Ер нь бол ингээд те тэр хүн ажиглаач ээ. Ямар нэгэн сорилт тэр хүнд гаргаж өгөөд те тэр хүн ямар зан характер чамд гарах нь энэ характер маань чамд ирээдүйд те үнэхээр ингээд одоо хэрэггүй зүйлсийг чиний үн цэнийг унгаагаад байгаа зүйлсийг энэ хүн хийж байгаа бол энэ хүний хэрэг танд байхгүй те яг уу одоо нөгөө нэг кармик ийм тай те ийм холбоос байгаад байгаа учраас магадгүй тайрын хувьд өнөөдөр хүртэл явж ирсэн тэр тодорхой бус байдал чинь тайрын хувьд хоёуланд чинь хэцүү байсан бол энэ бол тэ нэг үеийн үр одоо ингээд нэг юм процессороо ингээд яваад идэх хэвээр өвдөлттэй одоо шаналал гих мэтчлэн зүйлээ миний хувьд одоо ингээд тэ одоо идлээд дууссан гэх юм уу та тэ энэ дэлхийн карт бол ингээд стоп гэсэн карт байхгүй. За Page of Coins за боломж бол танд үргэлж гарч ирэх болно энэ харилцаан дээр одоо бол no хариулт хайр дурлалын хувьд бол нөө шүү. За бизнестэй санхүүгийн бизнесийн хувьд ажил карьерийн хувьд гэд ярих юм бол King of Cups карта бүгдээ тодруулъя гэж тохирсон. Энд бол яг хайр бол байна те. Гэхдээ энэ бол toxic байгаад байна миний хувьд. За тэгэхээр бүгдээ King of Cups дээрээ тодорхой нэг хариулт авах гээд үзье. За гадаа хүүхдүүд жоохон дуу шуутай байна. За King of Cups карт маань яг ямар учиртай юм байж байгаа вэ?
За Ten of Swords карт маань гараад ирлээ. За Nine of Pentacles Death карт өөрчлөлт хэрэгтэй. Ten of Swords дахин гарч ирлээ. Death карт бол өөрчлөлтийн карт. Тэ энэ хүний хайр бол хайр гэж хэлэхэд хэцүү. Тэ энэ бол toxic. Үнэхээр toxic. King of Cups карт маань уг нь бол тэ бусад картнууд дээр маш гоё романтик карт байдаг. Энэ дээр мэдгүй надад бол яг үнийг хэлэхдээ nice зураглал харагдахгүй байна. Дээр нь бүгдээрээ энийг ингээд татангууд Nine of Pentacles, Death болон Ten of Swords картууд маань гарч ирж байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр Nine of Pentacles энэ бол таны үнцэн гэдэг зүйлийг энэ хүн яг уу мэдж байгаа ч гэсэн энэ хүн таныг тэ токсик байдлаар барих, таныг хинч биш юм шиг мэдрүүлэх, танд ингээ хоёр талт юм айгу сонирн байдлыг харуулдаг байгаа хгүй. Нэг бол ингээ сэтгэл санаагаар навс унаа одоо тэ хинч биш юм шиг мэдрүүлнэ. Нөгөө талдаа та энэ хүнд айгу үнцэнтэй юм шиг мэдрэмж төрүүлнэ. Дундалтаа Death карт байгаа нь энэ бол өөрчлөлтийн карт. Энэ хүн бол сэтгэл зүйн хувьд ч гэсэн тэ яг ийм магадгүй доктортой байж чаддгүй хүн байх гэдэг байна. За буцаад бүгдээрээ юу руугаа ажил, карьер болон мөнгө санхүү рүүгээ оръё. За мөнгө санхүү, ажил, карьерийн хувьд гэх юм бол мөнгө санхүү, ажил, карьер хувьд жоохон анхааруулга зүйлүүдтэй байгаа боловч тий миний хувьд бол yes гэж хэлнэ. Танд боломж бол байна тий. За окей тий одоо юу гэдэг одоо ажил карьерийн хувьд ингээд ярих юм бол нөгөө энергийн хувьд энэ чинь vibe нь шал өөр болоо явчихж байгаа байхгүй. Тэгэхээр дэлхийн карт бол одоо тэ ингээд ярилцж байгаа зүйлүүдэд айгүй гоё тодорхой байлаа. Дараагийн алхам чи юу юм те? Энд бол гар нийлж ажиллах шаардлага байгаа буюу Tree of Coins чи өөрөө тэ нөгөө нэг unfinished business гэж ярьдаг те, дуусаагүй бизнесийн харилцаа байна. Энэ бол үргэлжлэх ёстой гэсэн үг. Юун дээр та илүү анхаарч фокус өгөх вэ гэвэл бизнес бол бизнестэй нөгөө нэг одоо ингээл хүмүүс ярьдаг ш. За бизнес ярих чийжтэй магадгүй ингээ ууж идэхтэйгээ холих ийм шаардлага байхгүй маа гэж ярьдаг ш. Тэгэхээр энэ дээр бол илүү нөгөө clear буюу эрүүл сэтгэл зүгээр та бизнестэй хандах юм бол үнэхээр ингээд боломж нь ингээ гарч ирэх гээд байна тий. За Wheel of Fortune карт маань энэ coins-ийн доор гарч ирж байна. Sand карт маань гарч ирж байна. За тэгэхээр ер нь бол нөгөө нэг нар манднаа гэдэг шигтэй боломж бол байна. За Six of Cups энэ бол хамтрал байна. Тэ Three of Coins хамтрал байна. За дараагийн нүүдлүүдийг бол маш болгоомжтой хийн. Ерөөсөө л нөгөө бизнес болон мөнгө санхүү дээр анхаарах ёстой зүйл гэх юм бол та ерөөсөө л ийм toxic behavior гаргаж болохгүй. Toxic чанар одоо бизнесээ зүгээр юм те нэг юм яг альбан байдлаар явуулна уу гэхээс одоо жишээ нь ширээний ард ууж идэж хэрвээ та тэгж буруу байдлаар энэ одоо карьер ахилтж байд юм уу те бизнесийнхаа асуудлыг явуулна гэх юм бол энэ бол эцэс төгсөлгүй яг ийм үр дүнгүй зүйлс болох гээд байна гэдэг нэг ийм мэдрэмжтэй бас ийм сануулгатай уншлага болж таарлаа. Тэгээ Ten of Swords болон Devil картуудаа аягүй сайн анзаарах ёстой. Энэ бол та энийг бол цогт нутгаад хэрэггүй шүү гэсэн зүйл. За Page of Coins мэдээж эрэхтэй боломж бол гарч ирнэ. Та бол үнэхээр энд тэгээ өөрийнхөө яг энэ хоёр Devil буй болон Ten of Swords дээр анхаарсан цагт бол нэг айхтар айдас бол байхгүй. Гэхдээ одоо бол магадгүй те процесс ингээд одоо ажилчин ингээд нэг ингээд те яах гэдэг мэддэхгүй явж байгаа бол стоп аваад одоо үр дүнгээ нөгөө хамтрагчтайгаа ажилтайгаа яг ингээд хилцэж тохиролцоод дараагийнхаа шаг буюу одоо алхмаа хийх ёстой байх нэ. За ингээд групп нэгийнхний маань уншлага энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. За ингээд групп 2-ын маань уншлага эхэлж байна. Групп 2-ын маань Ten of Pentacles гэсэн картын сонголтыг хийжээ. Ер нь бол яг энэ карт маань мэдээж эрэг маш гоё энергитэй карт байгаа. За тэгэхээр бүгд ямар ч исэн одоохондоо бол юмсыг хэлэхэд эрт байна. За ямар ч исэн тэ нөгөө картуудаа дэлгээд бүгд илүү тодорхой уншлагыг авах болно. За групп 2 Ten of Pentacles хайр, дурлал болон ажил, бизнес, карьерийн хувьд тийм болон үгүй гэсэн
хариултыг өгнө үү? Тийм үгүй гэсэн хариултыг өгнө үү? За, Two of Wands картаар хэлж байна. Six of Swords. King of Coins. Ace of Swords. Knight of Coins. Devil-ууд яагаад гарч ирээд байна? Группник дээр маань саяас гарч ирсэн. Three of Wands. The Moon. Hierophant. Ace of Wands. Yeah, Strength card, Judgment, Ten of Cups, Ten of Cups, Ten of Wands, Pentacles гэсэн картууд маань гарч ирж байна. За, гадаа хүүхдүүдийн дуу нэлээ чанга сонсогдоод байна. Тэгтээ гайг баха. За, Two of Wands. За, эхлээд хайр дурлалын хувьд тийм үү, үгүй юу гэсэн асуултын хариулт нь бүгдээрээ одоо нэг хариултаа өгөх болно. За, Two of Wands, Six of Devil, Illusion. За, одоо бол л шүү дээ, групп 2-ын хувьд бол хайр дурлалын хувьд бүр яг бүр ингээд yes or no гэсэн асуултын хариултыг өгөхгүйд шийдвэрээ гаргах гал сууж гинэ гэсэн. Two of Wands карт маань яг ингээд үнэхээр энэ харилцааг цааш нь явуулах уугүй юу гэдэг дээр та шийдвэр гаргах гад одоо магадгүй ингээд компьютер дээр бахан нэг өгдөл тавьсан байгаа шиг тухайн хүнээ айгуу сайн ингээ анализ хийж байгаа тухайн хүнийхээ зан характер яасан ингээ бүх юм дээр айгуу их юм бодлого бодож байгаа ийм хүн байх нэ. За, Ten of Pentacles, Ten of Cups 2 карт маань гарч ирсэн. Энэ бол магадгүй та нөгөө нэг энэ хүнтэй гэр бүлийн харилцаатай байж болно. Эсвэл энэ хүнтэй цаашид гэр бүл болно гэд ингээ бүр шийдчихсэн хүн байгаад байна. За, Six of Swords энэ карт маань ер нь бол нөгөө нэг болохгүй байгаа зүйлийг орхих гэсэн ийм зүйл байдаг. За, ямар ч гэсэн эхний дугаарт хариултаа өгөхөд хайр дурлалын хувьд боломжтой юу гэвэл yes. Яагаад вэ За, Devil гарч ирсэн. Devil гарч ирсэн ч гэсэн энэ дээр бол энэ тодорхой бус байдлыг та хоёр хин нэгэн хүний оролцоотойгоор буюу Hierophant маань магадгүй энд ингээ лам сууж байгаас ламын урд ингээ хүмүүс ингээ залбираа суудсан. За, ер нь Hierophant-ийн урдталт бол нэг юм байдیں۔ Ер нь бол нэг хоёр хүний л зураг байдیں۔ Гэтэл энэ картан дээр маань ингээ яг гэр бүлийн хүүхдтэйгээ ингээ сууж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө л тодорхой бус байдал янз бүрийн асуудал байгаа бол энийг шийдэх ёстой байна. За, Moon карт маань гарч ирсэн тодорхой бус байдал гарч ирлээ. Three of Wands Three of Wands карт бол ер нь бол ингээ хүлээлгийн карт гэдэг. Магадгүй таарын харилцаа, холын харилцаа, гэр бүл мөртлөө холын харилцаа байж болно. Гэр бүл мөртлөө хол ажилтдаг байж болно. Энээсээ ингээд хамаарат таарын ингээ харилцаа хүүтэн хүндийн богд магадгүй болсон байж болно гэх мэтчлэн. Анх яг ингээд одоо уулзаж эхэлж байгаа хүмүүсийн маань хувьд гэх юм бол яг хөө энэ харилцааг жоох ингээ өнгөлөөд явчих юм бол тунд ажгүй ад жаргалтай ингээ гэр бүл гэсэн ийм одоо нөгөө энерги рүү маань ер нь бол нэлээд төхөж байгаа учраас гэсэн. За, Devil карт энд байна Devil карт маань одоо энэ Moon карттай ер нь бол холбогдох буюу зарим жоохон юм токсик зан характер энэ хүнд байхын үед байгаа ч гэсэн магадгүй нэг тийм засрахгүй бол зүйл биш энэ хүн бол магадгүй ингээд тантай цуг очоод хин нэгнээс зөвлөгөө аваад
мэдгүй сэтгэл зүйч юм уу те лам юм уу эсвэл одоо Монгол хүмүүсийн маань очдог бөөч юм уу те энэ хүмүүсээс очиод ингээд засал масал гэж ярьдээ штэ бид нар те тиймэрхүү байдлаар ингээд айгуу гоё өөрийгөө татаад авчих би бол боломжтой энэ хүнд итгэх боломжтой л гэж хэлнэ. Тэгэхээр Sex of Sport карт бол болохгүй харилцааг явуулах байдаг ч гэсэн энэ дээр нөгөө хоёр маань ингээд те тэрвэрлэгдсэн нөгөө эрэгтэй маань уйлчихсан зогсож байгаа те. Тэгэхээр магадгүй энэ хүнд алдаа байгаа бол энийг засах гэж үзэх нь бол миний хувьд маш дайггүй боломжийн те байгаа зүйлийг байгаагаар нь хүлээн авах болон юмыг жоохон өөр өнцгөөс харах гэсэн энэхүү картууд маань гарч ирсэн. За хайр дурлалын хувьд дээр 2 дугаар групп yes. За нөгөө талаас ажил карьерийн хувьд 2 дугаар групп маань мөн адил миний хувьд бол yes. Яг гэвэл энэ дээр яг нөгөө хайр дурлалтай адилхан те I got this job гэдэг нөгөө хүмүүс маань энд амар гоё баярлцсан явж шүү дээ. Тэгэхээр ер нь бол ингээд нөгөө ажил төрөл бол yes боломжтой байна. Илүү те нөгөө тодорхой бус байдлуудыгаа та одоо арилгах хэрэгтэй, нэлийн хичээх хэрэгтэй байна. За дээр нь айгүй сайн суурьтай одоо тэ бодох, анализ хийх гэдэг маань King of Coins гэдэг чинь өөрөө таны гарт ингээд ер нь тэ юмс чинь одоо орж ирэх гээд байна. За энд ингээд 100 сая төгрөг тэ таны данс нь ингээд орж ирнэ штэ ер нь. За тэнгүүд би энэ ажлыг авчлаа гэдэг энэ хүн баярлж байгаас тэ. За зүгээр яг уу энэ дээр юу вэ гэхээр илүү ингээд нөгөө ажлаа маш гоё чекл тактиктай ажил те маша болгоомжтойгоор хөдөл хамгийн чухал ажлуудаа ирэмбэл гих мэтчлэн хүлээгээд суугаад авах хэрэггүй те одоо энэ дээр бол ажил дээр ингээд хүлээлтийн карт гараад ирж байгаа хгүй. Тэгэхээр энэ хүлээлт бол юу вэ гэхээр та яг зоригтойгоор урагшилж чадахгүй байх магадлал нь бол байна гэсэн үг. Яа тэгэхээр одоо юу гэдэг өөрөөсөө ингээд шаарддаг хичээл зүтгэлийг яг цаг хугацаанд гаргаад ингээд явчих юм бол болох гээд байна. За devil маань яагаад таныг те нөгөө зүүн хүрэн дээр чөтгөр хичээр тэр зүйл чинь таныг магадгүй за тийшээ аялчих ч гэдэг юм уу те за найз нөхдөдөө уулзчих гих мэтчлэн ингээ хөндлөнгийн танд жоохон сатаарах зүйлүүд гарч ирээд таны ажил хүлээдээд авах магадaltaй шүү буюу Three of Wands карт. За Hierophant бол те таныг магадгүй ингээ ямар нэгэн ажил хийж аваад чиглүүлж байгаа тэр нэгэн маш гоё ухаалаг хүн байна. За Air of Wands бол ер нь бол аль болох хурдан те энэ ажлыг зэкслэх шаардлагатай гэсэн ийм одоо нөгөө нэг карт маань энерги маань гарч ирж байна. За тэгэхээр ер нь бол маш гоё те урагшлах боломжтой байна. Шинэ хаалга нэгдэж байна. Өөр зүйлийг харах боломж ч гарч ирж байна. Гэр бүлийн хувьд те өөрийн хувьд санхүү болон сэтгэл санааны хувьд айгу гоё ингээд нэг юм боломж ч ойрхон байна. Тэгэхээр хамгийн чухал сонголт буюу танд үнэхээр одоо ажил мэргэжлийн хувьд те хоёр ингээд өөрийгөө зориулах хоёр ажил байгаа бол яг нэг ажил руугаа илүү төвлөрөх нь айгүй чухал байгаад байна гэсэн. Тэгэхээр нөгөө Two of Wands карт маань хамгийн чухал ажлаа төрүүлээд авах ёстой гэсэн ийм одоо юутаар сануулгатаагаар 2 дугаар группийн маань уншлах хамгийн гол нь гоё тий хоёулаа yes. За ингээд та бүхэнд маань хэрэг болсон байх гэж найдаж байна. Тэгээд баярлалаа, баяртай. Чаналта маань өргөлцөг байгаарай, мөн найзуудаа санал болгоорой гэж хэлье. За ингээд баяртай. За ингээд групп 3-ын маань уншлага эхэлж байна. Групп 3-ын маань Hanged Man. Hanged Man нь юу вэ гэхээр ер нь бол ингээд юмс жоохон гацанг, зогсонго те жоохон бодох хэрэгтэй байна гэд ингээд магадгүй болох ёстой юмыг магадгүй гацаагаад дэжж болох юм. Тэгэхээр бүгдээрээ яагаад ийм те нэг юм итгэхгүй төлөвт очичваа гэдгийг 3 дугаар группныхаа хувьд харцгаая. За тэгээд дэлгэрэнгүй мэдээж ярих хүчнөрнөөсөө автах болно. За групп 3-ны маань асууж байгаа хариултанд тийм үгүй гэсэн хариултын нэгийг өгнө. Hanged Man групп 3. За Lovers картаар эхэлж байна. The Sun. Nice. За энийг ингэж тэгэхгүй бол ер нь нэг юм шалдан нутсан хүмүүс чинь YouTube маань одоо бичлэгийг маань тэр жигтэн гаргахгүйгээр хаачдаг. За Sun
card, Lovers card, Two of Swords, Three of Swords. За юу тохиолдов вэ? Групп 3-ийнхаа King of Swords, Empress, Fool, Two of Coins, Eight of Wands. Devil манай өнөөдрийн 3 шаханд маань гурван нэр нь Devil гарч ирж байна. За High Priestess, Star, Hanged Man дахиад гараад ирлээ. Тэгэхээр ер нь бол штэ групп 3-ын за хайр дурлалын хувьд тэ yes or no гэсэн хариулт хэрвээ танд хэрэгтэй байгаа бол яг групп 3-нд бол аюу тийм одоо яг хэлэхэд эрт байна. Ер нь бол 1-2-ындоо шууд хэлсэн. Гэтэл энд жоохон ярьж явж байгаад ер нь бол нөө vibe аюусэн мэдэрч байгаад хэлсэн дээр байгаад байна. За хайр дурлалын хувьд бол Lovers card хамгийн ихний карт болж гарч ирсэн. Саана бол маш гоё энерги. За гэтэл Two of Swords, Three of Swords картууд маань гараад ирлээ. За энэ бол ер нь бол маш юм өвдөлттэй тий дотгошоогоо зүрх сэтгэл өвдсөн, хаягдсан ер нь бол ингээд мэдрэмж нэлээд нурсан байгаад байна. За дээр нь Devil тий. Тэгэхээр ер нь бол энд яг нэг юм hot and cold гэдэг нөгөө халуун хүйтэн харшин гэдэг энэ мэдрэмж айгуу тийм байна гэж хэлнэ. За энэ хүндээ таныг хайрладаг та энэ хүний хувьд айгуу тийм чухал хүн нүү гэвэл тийм. Гэхдээ нөгөө талдаа та яг энэ харилцаандаа үнэхээр ийм одоо тогтургүй гэх юм уу да. Тухайн хүний маань харилцаа танд ийм холилдсон мэдрэмжийг өгөөд байгаа учраас та үнэхээр энэ дээр хариултаа олох шаардлагатай. За Two of Coins карт маань те ер нь бол ингээд бас сонголтын карт байгаад идэг. За тэгэхээр хайр дурлалын хувь дээр бол одоо энэ Hanged Man энергиэс та ер нь бол гарсан дээр тий айгүй их бодож байна. Энэ харилцааг яах ёстойг бодож байна. За өөрийнхөө үнцэн гэдэг зүйлийг та мэдрэх хэрэгтэй байна. За Fool болвол ер нь тий ямарваа нэг зүйлийг эрсдлийг гэдэг шиг тий ингээ болохгүй байгаа зүйлийг заавал болох гэж хичээгээд байх шаардлагагүй. Өөрийнхөө амьдралаар гоё амьдрах тий ийм адал явдлыг эрэлхийлэх зүгээр л ингээл тий гараад явах хэрэг байна. Hanged Man ч өөрөө айгүй тийм гацалттай та юу ч хийхийг хүсэхгүй байгаа. Тэгээ зөвхөн ингээд бодолдоо илүү дарагдчихсан мэдрэмж чинь алга болчих гээд байна тий гэртээ одоо ингээл магадгүй тий энэ хоёр Hanged Man-ыг харалтаа бүр гэртээ ингээд гэрээсээ ч гарахгүй тий юм харанхуй орчинд та ингээд байгаад байна штэ. Тэгэхээр миний ингээ харж байгаагаар бол Fool буюу тий та жоохон өөр адал явдлыг эрэлхийлээ. Two of Coins буюу таны амьдралд хамгийн чухал зүйл чи юу юм? Та өөрөө яг тэ энэ амьдрал дээр амьдрах чинь чухал хгүй тий. Тэрнээс ш хин нэгэн хүний тий танд ингээ холимог мэдрэмж төрүүлээд байгаа юмных нь учрыг олох гээд гацалт үүсгээд байгаа шаардлага юусоо байхгүй гэж хэлнэ миний хувьд. Тэгэхээр хайр дурлалын хувьд дээр бол би баг энэ дээр шууд нөө гэж хэлнэ. Яг гэвэл энэ зүйлийг орхи тий. Яг энэ хүн бол магадгүй одоо тэр хүний тэ ингээд нэг гаргаж байгаа характер нь
тань одоо энэ хүнд нэг тийм сонирн биш байж болно л доо тий. За таныг ингээд л нэг хин ч юм шиг нэг мэдрэмж төрүүлнэ. Эсвэл та тэр хүний хувьд наран юм шиг мэдрэмж төрүүлнэ тий. Энэ бол тэр хүний зан характер болохоос биш та энэ хүний зан характерт тааруулаад өөрийгөө одоо тий үнэлэх үнэлэмжээ буюу хайр дурлал, хайр сэтгэл гэдэг зүйлээ ингээд тодорхойлох гэдэг шаардлага байхгүй. Тэгэхээр ер нь бол яаралтай энэ vibe-насаа гарах буюу өөрийгөө ингээд чөлөөлөх шаардлага байна гэж хэлнэ. Ангид мэн тэгээд цогтон тий. За тэгэхээр хайр дурлалын үед дээр бол энэ хүнтэй зуралдаад авах шаардлагагүй өөрийнхөө хүсэл эрмэлзэл гэдэг зүйлийн төлөө урагшаа яв тий. Энд бол та маш гоё empress байгаад байна тий. Таныг empress гэж энэ хүн харж болно. Хайртай ч гэж болно. Гэхдээ энэ хүний ийм холимог мэдрэмжийг авах айгүй төвхтэй. Энэ бол үнэхээр тодорхой бус байдал гэж хэлж болно тий. Тодорхой бус байдалд тарих яаж ажилтдаг вэ гэхээр хариултыг хайгаад ингээд өөрийгөө бүр ингээд тарчлаадаг юм мэдрэмж шүү тий. Тэгэхээр заавал тэр хүний vibe-нд тааруулж өөрийнхөө vibe-ыг эвдэж болохгүй. Зүгээр та бол гарч аял тий. Гоё өөр ертөнцийг хар, өөрийнхөө мэдрэмжийг даг, филингээ ойлгох тий. Гоё ингээд ирээдүйд итгэлтэй болох итгэлээ сэргээ stairway to light тий. Та ингээд шатаараа алхаад энэ гэрэл гээгээрөө орчих л доо гэдэг л ийм комент шүү дээ. Тэгэхээр та бол ерөөсөө л энэ шүү тий. Та бол ерөөсөө энэ vibe-тай хайр дурлалын үед гацсан ойлгох хэрэгтэй. Энэ хайр дурлал танд үнэхээр гоё зүйлийг өгөхгүй байна. Өгөхийг хүсэж байгаа бол тэр хүнийгээ тий хайрладгаараа хайрл. Одоо яг энэ саан буюу гэрэл гэгээтэй мэдрэмжийг надад өг. Энэ мэдрэмжийг бол би авмааргүй байна гэдгийг та ярилцаад тодорхой урагшлах ёстой гэсэн үг. За хоёрдугаарт нь ажил мэргэжил болон бизнестэй тэр түншийн хувьд юу вэ гэхээр мөн л адилтай одоо ингээд ийм стак буюу гацанга байдлаасаа та гарах хэрэгтэй байна. Ер нь бол одоо тэгээ үр өгөөж нь бол танд байх боломжтой байна. Магадгүй таны ажил ингээд тэ урагшлахгүй байгаа шалтгаан нь хайр дурлалтай чинь хайр дурлалын чинь асуудалтай ингээд шууд холбоотой буюу та энд ингээд нөгөө өөрөө энергийн хувьд нуралт үүсчихээр ажил амьдралын хувьд ч гэсэн өөрөө ингээд нурчаад байна. Тэгэхээр та зориг гаргаж фул буюу тэ адал явдлыг илэрхийлж өөрийнхөө энергийг сэргээж одоо маш гоё юм амьдрал тайртай ингэж амьдрснараа та яах нь ажлын хувьд ч гэсэн энэ гацанга байдлаасаа гарна. Тэгэхээр ерөөсөө ажил чинь өөрөө 1 2 дугаар групп бол нэрнгээсээ ийм бол vibe байгаагүй шүү. Тэгэхээр яг ийм 3 дугаар группийнхан бол хайр дурлалтаа бүр яг ингэ ажиллаа холцсон байгаад байна. Бүр яг тэгээ холцсон заяа. Яг адилхан нэр. Та энэ хүнийг орхиж чадлаа тий хайр дурлалын хувьд ч гоё ингээд хийлинг хийх буюу өөрийнхөө зүрх сэтгэлийг амгаах боломж ч гарч ирэх гээд байна. За дээр нь нэмэх нь бонус нь ажил амьдрал чинь өөрөө аягүй гоё ингээд дэлгэрдэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэдрэмжийг л та ерөөсөө л одоо хамгийн чухал мэдрэмж юм аа гэж хүлээж аваад урагшил. За энэ хүн бол ингээд те за хайчих юм бол тэр чигтээ явчих юм болоо ингэчих юм болоо гэж та бодоод хэрэггүй хайртай хүн бол танд нэг тийм бодлого бодуулаад байхгүй. Хайр гэдэг чинь өөрөө те одоо таны төлөө ажиллаж идэг зүйл болохоос биш те ингээд нэг юм яах гээд байгаа нь мэддэхгүй юм харилцаа нэрнгээсээ хинтж ирэггүй те таны амьдрал та бол өөрөө ингээ үнцэнтэй урагшлах ёстой. Энэ хүн бол те өөрөө яах нь тэр хүний асуудал. За яг жинхэнэ ингээд те зөв харилцаа зөв хайр гэж юу вэ? Энэ хайрыг чи хүртэх ёстой мó гэдэг бол чиний өөрөө чинь дотоод ертөнц ямар байна? Өөрийнхөө үнэлж байгаа үнэлэмж чинь ямар байна гэдгээс эхлэлтэй юм аа. Тэгэхээр ер нь бол групп 3-ын бол ерөөсөө л маш одоо гоё одоо уншлага болсон л гэж би л хэлэх гээд байна. Зүгээр л энэ тодорхой бос байдлаа зүгээр ингээд те ийм тодорхойгүй хүмүүсийг зүгээр л орчих. Тэгээ яг өөрийнхоороо гоё ингээд өөр нэгэн гоё хаалгыг нээгдэх те яг энэ шүү заяа. Зүгээр л ингээл тэ энэ сансрын нисгчийн малгай өмсцэн нохоогоо аваалтай юу ч бодохгүйгээр ингээл бүр скит авцсан одоо явж байгаас тэ тэгэхээр ингээд зүгээр л гар энэ лайт руу та тэмүүл тэ гэрэл гээгэрүү тэмүүл тэрнээс ш бол ийм дарк орчинд бол нөө тэ таны vibe ийм байна. За нөгөө хүний vibe нэг ийм байна тэ магадгүй ингээд хүмүүстэй гоё зугаатай цагийг өнгөрөөж гин гэтэл та яасан
зүгээр л ийм стак те зүгээр өөрийгөө ингээд сүйтгээд гэртээ бүгээд байгаа байхгүй те. Тэгэхээр та үн цэнтэй хүн, та бол эмпрес. Энэ хүн таны эмпресийг жоохон унгаах гэдэг. Та бол хатан хаан те. Эрэгтэйчүүд маань үдчих юм бол та хаантан гэсэн үг. За тэгэхээр яасан бах нь фул карт бол те ийм гоё гэрэл гэгээтэй карт маань байгаад байна. Тэгээд та гэрэл гээгэрүү тэмүүлээрэй гэж хэлье. За тэгээд ерөөсөө л маш гоё те. Зүгээр л өөрийгөө чөлөөл. Өөрийнхөө амьдралаар амьдр, өөрийгөө мэдэр, өөрийнхөө үн цэнийг бүтээ. За ингээл урагшилтаа гэж хэлээд группнийхаа уншлагыг өндөрлж байна. За ингээд та бүхэнд маань таалагдж байгаа бол бусад найзуудтай мөн санал болгон YouTube channel-ыг маань дэмжээрэй гэж хэлье. Та хэрвээ хараахан subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай гэж хэлээд уншлагаа өндөрлж байна. За баяртай.